Өнөөдөр ер нь улсын 2 дугаар төв эмнэлэг дээр ер нь 3 зорилготой ирж ажиллаж байгаа. Нэгдүгээр ч юу гэхээр 2 дугаар эмнэлгийнхаа нийт эмч эмнэлгийн ажилтнаа уулзаж бас цаашдын одоо хийж хэрэгжүүлж ажиллахад санал бодол юу байна? Эмч эмнэлгийн ажилтнынхаа санал бодлыг нэгдүгээрт сонсч цаашдын ажил тусгаж байгаа. За хоёрдугаарт бид нэр саяны ярьсан улсын 2 дугаар төв эмнэлгийн судсан доторх хэтава онцлогоог одоо бас нэвтрүүлж хүнд хэлбэрийн одоо дэтгэм судасны өөрчлөлтийг эмчлэх боломжийг бүрдүүлэх юм зорилготой баг маань явж байгаа. Энэ багтаага уулзаж бас хариуцлагын гэрээ байгуулах асуудал яригдчихэж байгаа. За 3 дахь гол асуудал маань бид нар энэ өнөөдөр манай улсад тулгамдчаад байгаа энэ төвлөрөл үүсчээд байгаа энэ хавдрын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого маань улсын 2 дугаар төв эмнэлгээс эхэлж байгаа. Улсын 2 дугаар төв эмнэлэг дээр хавдрын 8 төрлийн тусламж үйлчилгээг одоо өнгөрсөн сараас эхлүүлээд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр үзүүлж эхэлсэн байна. Одоо жишээ нь илэгний хавдрыг одоо ангиограф судсан татварах одоо мэс заслаар бөглөх, эмэгтэйчүүдийн хавдар, хэвлийн хавдрын чиглэлийг дурангийн мэс заслаар эмчлэх гэх мэтчлэн 8 төрлийн хавдрын чиглэлийн тусламж үйлчилгээг улсын 2 дугаар эмнэлэг дээр бүх төрлөөр нь үзүүлэх, мэс заслын хийм эмчилгээ, бай эмчилгээ, туяа эмчилгээс бус эмчилгээг үзүүлэх боломжийг бид нар хангаад өгсөн. Өнөөдөр энэ тусламж үйлчилгээ нэлээдгүй өргөн хүрээнд ард иргэдэд хүрээд явж байгаа. Тэгэхээр цаашдаа энэ хавдар дээр одоо очир дугаартай байгаа хүлээгдэл ихтэй байгаа иргэд маань улсын 2 дугаар төв эмнэлэг дээр ирж үйлчлүүлж болох нэ. За мөн ингээд цаашлаад бид нар аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг хавдрын тусламж үйлчилгээг сайжруулахын бодлого маань эхэлсэн байж байгаа. Жишээ нь одоо өнгөрсөн хугацаанд Хинтээ аймаг, Өмнө Говь аймаг хоёр дээр ажиллаад Хинтээ аймагт ямар нэгэн байдлаар илэгний хавдартай улсуудыг судасыг бөглөх боломжтой бол тухайн аймагт нь бөглөх энэ боломжийг бас бүрдүүлээд эхэлчихсэн байж байгаа. Жишээний гих мэтчлэн бид нар энэ чадварыг нь богино хугацаанд сайжруулад ирэх жил гэхэд ер нь 21 аймаг 9 дүүргийн эмнэлгүүдэд хавдрын тусламж үйлчилгээг өргөн хэмжээнд үзүүлдэг болгож байгаа. Ингэж чадах юм бол бид нар өнөөдөр хавдар судлалын үндэсний төв дээр ялангуяа орон нутгаас ирээд байгаа хүмүүсийн 80% нь тухайн амьдарж байгаа бүс нутагтаа тусламж үйлчилгээ авах 100% боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хүнд хэлбэрийн одоо хавдруудын үед, хүнд хэлбэрийн мэс заслын үед, туяа эмчилгээ шаардлагатай үед л хавдар судлалын үндэсний төв дээр очдог ийм төвшөнд бид нар хүрэхээр бодлогынхаа үйл ажиллагаануудыг хийж хэрэгжүүлсэн эхнээсээ амжилттай үр дүнгээ эхлээ явж байгаа учраас энэ төрлийн 8 төрлийн хавдрын тусламж үйлчилгээ маань 2 дугаар эмнэлэгт үнэхээр ямар төвшөнд явж байна гэдгийг одоо газар дээр нь эмч эмнэлгийн ажилтнаа нь уулзаад ингээд ярилцаад явж байна гэж ойлгож байна. Чин болдын инх болд анагаах ухааны доктор улсын 2 дугаар төв эмнэлгийн хавдрын зөвлөх эмч, хавдрын мэс заслын зөвлөх эмч нэр илэг шилжүүлэн суулгаж байгаа талаараа ярьж хүү. За улсын 2 дугаар төв эмнэлэг нь эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй төвлөрөх сааруулах бодлогын дагуу хавдрын онцлогоо эмчилгээ хяналт сэргийлтийн төвийг нээж ард иргэдэд хавдрын тусламж үйлчилгээг хүндрэлч хэрэглэгүйгээр шуурхаа мөн одоо өндөр хүчлэлтэй орны төвшөнд одоо чанартай тусламж үйлчилгээг үзүүлж эхлэв. Үүгээр манай төв одоо миний хувьд гэвэл илэг зөс нойр булчирхаа хортой хавдруудыг мэс засал эмчилгээг хийх. За мөн одоо хийм эмчилгээ, одоо эмчилгээний дараа хийм эмчилгээ. За бай эмчилгээ. За мөн хамгийн чухал одоо онцлогооны аппаратууд болох MRI, компьютер томограф. За үсрэг хийлэг тодорхойлдог PET-CT гэдэг шинжилгээ бол бусад эмнэлгүүдэд байхгүй. Тэгэхээр энэ шинжилгээг одоо хийж тусламж үйлчилгээ үзүүлснээрээ яг одоо тухайн өвчтөнд тохирсон эмчилгээ хяналтыг хийгээд маш чухал одоо ийм шаардлагатай шинжилгээнүүдийг эмчилгээг цогцоор нь хийж үзүүлж байгаа. Тийм. Эвүүгээр бол одоо 2 дугаар эмнэлэг бусад эмнэлгүүдээс бол давуу байгаа. Тэгээд одоо илэг одоо цөс, нойр улчирхаа, бүлүүн гэц, ходоод гих мэт одоо хөхний хавдрууд, эмэгтэйчүүдийн хавдрууд, гих мэтийн хавдруудын тусламж үйлчилгээг бол одоо энэ төвөөрөө дамжуулаад хавдартай өвчтнүүд зөвхөн нэг газараа очирлоод өвчнөө хөндрүүлэх, за хэн нэгэн эмчийг дагаж одоо царайчилж гүйчих шаардлагагүйгээр 2 дугаар төв эмнэлэг дээр ирснээр асуудлаа урд нь шийдвэрлэх бүрэн боломжтой болж байгаа. За бүрийн эмчилгээ шүү дээ. Тийм. Одоо улсын 2 дугаар төв эмнэлэг дээр одоо ирснээр
хавдраа онцлуулах нь байна. За ямар үе шатнд байгаа юм те. За эмчилгээний одоо тактикаа гаргах нь байна. За энэний дараа эмчилгээндээ орно. Эмчилгээ нь бол мэс цаслын эмчилгээ, хийм эмчилгээ, бай эмчилгээ. Энэний дараа хяналтуудаа бүгдийг нь 2 дугаар эмнэлэг дээр, улсын 2 дугаар төв эмнэлэг дээр хийгээд явна гэсэн үг. За Ийм давуу талууд үүсэж байгаа. Тийм үү. Энэ бүх үйлчлэгээ эмнэлгүүд маань хавдрын мэсцлийн үйлчлэгээг үзүүлж байна. Дээрээс нь эрүүл мэндийн даатгалын санхүүжилтний шийдэгдсэн учраас бол юмд нь хязгаарлалт гэж байхгүй болсон тийм. Одоо яг хуу зарим нэг юм хүрхгүй юм асуудал байж болох баг. Гэхдээ тэрнийг аль болох өвчтөндөө одоо боломжтой хэсгээр. Дээрээс нь улсын 2 дугаар төв эмнэлэг хавдрын анхдагч урьдчилан сэргийлэлтийн тал дээр бас одоо хавдар судалтын манай энэ чинь хавдар судалтын төвтэй болсон. Тэгээд энэ төвөөрөө дамжуулаад хавдрын анхдагч урьдчилан сэргийлэлт мөн одоо жишээлбэл улаан хоолойн өрцний эвэрхийтэй сөргөө өвчтэй хүмүүс энэ өвчнөр удаан хугацаанд өвдөө явах юм бол одоо улаан хоолой хавдар хотоодны хавдартай болдог. Тэгвэл энэ хүмүүсийг бид нар урдсан сэргийлээд урангийнхантайгаа нийлээд нэгдүгээрт хоол зүв, хоёрдугаарт нөгөө эмийн эмчилгээ тийм энэ бүхэндээ үр дүнгүй тохиолдолд нь бол одоо мэсцлийн эмчилгээ хийж сөргөө өвчнөөс нь урдсан сэргийлж чадж байгаа нь улаан хоолой хавдар үүсэх эрсдлийг бас бууруулж байгаа гэсэн. Хотоодны хавдрын эрсдлийг бууруулж байгаа гэсэн. Тэгэхээр иймэрхүү үйл ажиллагаанууд маань улсын 2 дугаар төв эмнэлэгт яг өнөөдөр ингээд хийгээд эхэлсэн зүйл ердөөсөө биш. Энэ олон жилийн өмнө хийгдэж л байсан. Одоо бүр бодлогын түвшиндөө одоо маш сайн хийгдээд явж байгаа. Дээрээс нь хийгдэж байгаа шүү гэдгийг л ард түмэнд одоо ойлгуулах. Хавдрын ачааллыг бүрэн даах боломжтой улсын том эмнэлэг шүү гэдгийг л ойлгуулахыг хүсэж байна. За улсын 2 дугаар төв эмнэлэгт энэ ангиографийн тусламж үйлчилгээг одоо нэвтрүүлээд үндсэндээ 4-5 дахь жил рүү орж байна. Тэгээ ерөнхийдөө бол яг хуу ангиографийн тусламж үйлчилгээ дотроо бол энэ хавдрын тусламж үйлчилгээг бол бас нэлээдгүй одоо олон тоогоо гэх юм уу да тийм ээ тэгээ хийж байгаа. Бид нар бол одоо яг хуу зохилон тохиолдох өвчнүүд дотроос бол илгэний хорт хавдрын өвчлөл их өндөр байгаа шүү дээ. Энэ рүүгээ нэлээд чиглэсэн одоо эмчилгээнүүдийг хавлагаануудыг бол хийж байна. Одоо манай ангиографийн тасагт хийгдэж байгаа ажилбаруудын үндсэндээ бол 80 орчим хувийг одоо хавдрын одоо соц бүглэх эмчилгээ, түлэх эмчилгээ, за мөн одоо уурс тавих зэрэг одоо эмчилгээнүүдийг бол хийж байна. Гэхдээ ерөнхийдөө бол яг нөгөө одоо 10 жилдээ харьцуулахад хавдрын үе шат бол одоо харьцангуй одоо эрт үе дээр онцлогдож байгаа хувь нэмэгдсэн байна. Одоо жил 10 жилийн өмнөхтэй ингээ харьцуулахад маш том хавдартай хүмүүс ирээд тэгээд нөгөө тусламж үйлчилгээ авч чадахгүй хагалгаа хийлгэж болохгүй байж байгаад ингээд ингэдэг байсан бол одоо бол харьцангуй одоо тийм ээ одоо дунджаар 5-6 см гэдэг юм уу тэрнээс бага одоо онцлогдоод ирээд тэгээд эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн бол амьдралын дундаж хугацаа бол уртсаж байгаа ийм сайн үзүүлэлт байгаа. Тэгэхээр бол ер нь энэ олон талын одоо ач холбогтой зүйлтэй холбоотой гэж үзэж байгаа. Тоног төхөөрөмж онцлогооны чадамж ажиллаж байна. Дээрээс нь нөгөө эрт илрүүлгийн асуудал байгаа тийм. Тэгээ хавдрын тохиолдол нэмэгдээд нэмэгдэж байгаа гэсэн хэдий ч цаана нь бол нөгөө эрт илрүүлэг нөгөө нэг зорилт бүлгийн ажил явагдаж байгаа учраас тэрнгээр илэрч байгаа тоо бол их байгаа гэж бас харагдаж байгаа. Тий. Тэгэхээр манай 2 дугаар эмнэлэг дээр бол одоо үндсэндээ хавдрын тусламж үйлчилгээ, за мэс засал болон судсан дутуурах ангиографийн одоо онцлогоо эмчилгээний бараг үндсэндээ 35-аас 40 орчим хувийг бол бид нар үйлчилж байгаа. Цаашдаа бас энэ тоогоос нэмэгдүүлэх, за эмчилгээний чанараа сайжруулах энэ тал дээр бас бид нар бас нэлээдгүй хичээж ажиллаж байна. Урамшуулал, орон байр, орон сууц энэ асуудлуудыг бид нар шийдэж бодлого хийж хэрэгжүүлэх бол ганц нэг арга хэмжээнд аваад энэ бол үнэхээр өчир дутагдaltaй байна. Бидний жилд ер нь 3 вакцины төвс ажиллаж байгаа. Тэгээ энэ 17 төрлөөс дотор нь мэсцлийн тусламж үйлчилгээ тийм. Тэгээ нийтдээ эрүүл мэндийн даатгалтай нэмэгдүүлээд 4.2 тэрбум төгрөгийн нэмэлт гэрээгээр хийгээд үйл ажиллагаанд орцсон гэж ахлах манай юм үзүүлдэг. Энэ дагуудаа бол өргөжөө нэгдсэн зохион байгуулалт дураад байна. Тусламж үйлчилгээг үзүүл яахад бол ерөөхдөө төлөвлөгөөр үзүүлээд гэж. Нэр шууд нэгдсэн орноос зохицуулалтаа содоо боолноор Төлөвлөгөөд бас нэг шаардлагатай юм тоног төхөөрөмжийн асуудлыг бас шийднэ гэж байгаа шүү дээ. Тэр тал дээр нэлээд хүмүүст та ялгаатай бодлого
гэсэн үзүүлэлт тийм. Тэхгүйгээр яг нэг шаардлагатай байгаа энэ туслан үйлчлэгийг хийх шаардлагатай байгаа ганц нэг том төхөөрөмжийн нэг бол одоо тэр үзүүлж ишүүлдэг ингээд том олон хариуцлага багш тууд. Эдгээр шаардлагатай. Дараагийн 7 үйлчлэг